8-ны 15 нь зөв бутархай, засагдах бутархай аль нь болохыг тодорхойл. Энэ нь зөв болон засагдах бутархайг ялгахныг сайн дасгалуулна. Тэдгээрийг тодорхойлох маш хялбархан нэг арга бий. Хэрвээ энгийн бутархай хүртүр гэж бутархайн зураасны дээр байгаа тоог хэлнэ. Хүртүр гэд нэрлээд бичиж. Хүртүр ба хуваар. Хэрвээ бутархайн хүртүр нь хуваараасаа бага бол түүнийг зөв бутархай гэнэ. Хүртүр нь хуваараасаа их мөн зөв бутархай биш бол түүнийг засагдах бутархай гэнэ. Өөрөөр хэлбэл хүртүр нь хуваараасаа их юм уу тэнцүү байвал засагдах бутархай гэнэ. Энд бүх тоонууд эерэг байна. Хэрв сөрөг тоо байвал тэдгээрийн модулыг нь жишнэ. Хүртүрийн модуль хуаарийн модулаас бага байвал зөв бутархай гэнэ. Хүртүрийн модуль хуаарийн модулаасаа их байвал засагдах бутархай гэнэ. Хүртүр болон хуваар нь сөрөг тоо байвал. За эргээд өгсөн бодлогоо харъя. 15 нь 8-аас их гэдгийг илэрхий. Энд энэ бол засагдах бутархай юм.